Уулын динозаврууд ч мөхсөн шүү дээ. Тэгэхээр чинь 20 дугаар зуунд сүүлийн динозавр энэ хотод байсан гэхээр тэр тийм мангастай бол хүн таарах юм бол би л таарах юм бол нэлээд эвгүйтэх хаа. Хүмүүс ерөөсөө мэддэггүй өндөр хөгжилтэй хот байсан гэхээр таад нэг санаж байгаа бол нэг тийм кино байдаг шүү дээ. Ингээд далайн доор ингээд хот байдаг, үлгэрийн амтан байдаг гэхээр тэр төрөл зүйл нь ямар төрөл зүйл байж болох вэ? Тэр хүн төрөлтний хараагаа судалж дуусаагүй байгаа маш сонирхолтой юм бол энд байдаг юм шүү дээ. Миний сонирхлыг татсан нэг зүйл нь дэлхийн газрын зурагт олдоогүй. За, hello guys. Дараагийн мэдлэгийн тавтаа морил та хэд сайхан шинэлсэн үү? За, би бичлэгээ болохоор 7 хоногийн 4-р өдөр болгон байнга оруулдаг. Та хэд мань бол биднэ. Гэхдээ энэ удаагийн бичлэг болохоор 2-3 хоногийн дараа оруулчлаа. Тэгээ ямар ч тач зугаар дээрээ иргэн ирсэнд маш баярлалаа. Энэ удаагийн дугаар дээр хэлээ яах вэ гэхээр Африкийн Конго гэдэг улсын талаар сонирхолтой баримтуудыг хамтаа мэдчих авах болно. За, энэ Конго гэдэг энэ газар нь яадаг вэ гэхээр ерөөхдөө олон зуун жилийн турш одоо судлаачид энэ газрыг судалсан. Тэгээд энэ газар нь яагаад ингэж тэр судлаачдын одоо анхаарлыг татаад байгаа вэ гэхээр маш олон төрлийн одоо аимшигтай амьтдууд байдаг юм байна. Мөн дээрээс нь ерөөсөө учрыг тайлж чадаагүй байгалийн одоо гамшигуд ч юм уу те. За энэ зүгээр л нэг дэлхийн газрын зураг дээр нэг мафтер байдаг газар биш. Ер нь нууцлаг нээлт хүлээж буй ертөнц гэж ерөөхдөө хүмүүс үздэг юм байна. За тэгэхээр хамтдаа Конго гэдэг энэ улсын яагаад эрдэмтдийн гайхшиг төрүүлсэн аимшигтай нууцуд нь юу юм бэ гэдгийг хамтаа яг энэ цагт мэдчих авцгаая. Бичлэгээс өмнө та лайк дараагүй, subscribe дараагүй, битэн мартаарай. Миний бичлэгийн ерөнхийдөө 80 гаруй хувь нь ерөөсөө subscribe дардгүй юм байлээ. Тэр та хэд нь subscribe дарж дэмжгээ битэн мартаарай. Хамтаа бичлэгэндээ орцгоо. Конго улсын аимшигтай нууцуд 1. Конго улсад болохоор нэг Махамба гэдэг нэртэй домогт тийм авраг амтан байдаг юм байна. Энэ аимшигт амтан нутгийн иргэд болон судлаачдын одоо сонирхлыг татсаар ирсэн. Зарим мэдээлэлээр бол Махамба бол 15 м хүртэл урттай бөгөөд их их матраас том биетэй хилддэг. Тэгээ мөн дээрээс нь голын гүн нуугдаж амьтад болон завнуудыг ерөөд отон хүлээж байдаг тийм яриа байд юм байна. Тэгээ Махамбагийн тухай цуурхал олон 10 жилийн турш одоо яригцээр ирсэн бөгөөд Конго мөрөн болон түүний салбар голуудын уг мангасыг харсан гих гэрчүүдийн мэдүүлэг удаа дараа бүртгэгдсэн юм байна. Конго мөрний иргэд аваа амьдардаг хүмүүсийн хувьд Махамба бол зүгээр нэг үлгэр домог биш, харин тэдний соёлын өв байгаль хэдрээр оршиж буй тайлэгдчих нууцуудын нэг гэж бэлэгддэг юм байна. Тэгэхээр та бодоод үзтээ 15 м гэдэг чинь одоо 1500 см штэ. Тэгэхээр тийм мангастай бол хүн таарах юм бол би л таарах юм бол нэлээд эвгүйтэх хаа. Би чинь 180 см гэхээр намайг ч одоо хэд нуглах юм бэ? Бүр нэлээд нуглах юм штэ. Конго улсын аимшигтай нууцуд 2. За энэ усад дээрс нэг мартагдсан тийм хот байт юм байна. Тэгээ судлаачд бол энийг талаар бүр судлаад бүр гайхал нь бол үнэхээр төрүүлсэн. Тэр хотын нэр бол Зинц гэж нэрлэдэг. Гэтэ өнөөдөр хүртэл энэ хотын байршлын тодорхойгүй дэлхийн газрын зурагт бол байдаггүй. Орон нутгийн домог болон түүхийн их сурвалжуудын дагуу энэ Варунга бүс нутгийн хүнд бол оршдог. Зинц гэдэг нэр нь болохоор эртний араб болон савхилийн хэлний хар арьснууд гэсэн утгатай үгнээс гаралтай байж магадгүй хэмээн таамагладаг. Домогт үгүйснээр болохоор энэ хотын урд өмнө мэдэгдэж байгаагүй өндөр хөгжилтэй иргэншлийн төв байсан бөгөөд үл мэдэгдэх сүрддэггүй төмрөөр баригдсан байгууламж байдаг юм байна. Тэр таад бодоод үстэй дэлхийн газрын зурагт ороогүй байгаа хэрнээ хүмүүс ерөөсөө мэддэггүй өндөр хөгжилтэй хот байсан гэхээр таад нэг санаж байгаа бол нэг тийм кино байдаг шүү дээ. Ингээд далайн доор ингээд хот байдаг. Одоо тэр киног бол Махамбагийн мартагдсан хотоор ерөөдөө үндэслэж хийсэн байх бас үгүйсгүй юм. 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд алдарт хайгуулч болох Генри Мортенстели Ришод Портанаар ерөөдөө Зин гэдэг хотыг хайхын тулд маш олон бүлэг хүмүүсүүдийг цуглуулад хайлт хийсэн боловч амжилт олоогүй буцсан юм байна. Тэдний хайгуулын уул мөрийн сонирхолтой болсон нэг зүйл нь юу вэ гэхээр нутгийн иргэдийн амд амьдсан үлэмж баялаг, дэвшил технологитой эртний соёлын иргэншлийн тухай домог байсан гэдэг нь энэ юм байна. Тэгэхээр Зинц гэдэг хот үнэхээр оршин байдгүй эсвэл зүгээр л домог уу? Энэ нь одоо хүртэл үнэхээр тайлагдаагүй. Конго улсад нуугдсан нэгэн томоохон нууц хэвээр бол одоо хүртэл үлдсэн юм байна. Яа, надад бол энэ хот үнэхээр байсан бол маш их өндөр хөгжилтэй. Миний сонирхлыг татсан нэг зүйл нь дэлхийн газрын зурагт олдоогүй. Тим хотыг үнэхээр олох юм бол Конго улсын аимшигтай нууцуд 3. Конго улсыг ерөнхийдөө галт улсын нутаг гэж хэлэх нь ерөнхийдөө айгүй зүйтэй юм байна. Учир нь энэ бүсэд дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг оршдог бөгөөд тэдгээрийн хамгийн алдартай нь буюу Нирегонго уул юм байна. Энэ галт уул нь ойрын түүхэнд хэд хэд удаа дэлбэрч байсан түүхтэй бөгөөд 1977, 2002, 2021 онуудад бол тохиолдсон юм байна. Түүний халуун хайлм нь урсгал хот болон тосготыг сүйтгэж олон хүмүүсийн амь насыг бол авч явуулсан. Дахиад нэг галт уул нь болохоор Неморогира гэдэг нэртэй галт уул юм байна. Африкийн бас нэг амар идэвхтэй байдаг галт уул юм байна. Энэ галт уул нь бас түүхэнд бас дэлбэрчсэн дэлбэрсээс болоод нутгийн иргэд болон зэрлэг амьтад дээрэс нь уул мөргөн үнэхээр үнсэн товрог болсон юм байна. Тэр та бодоод үзтээ байн галт уул дэлбэрч амьдрна гэхээр тэр дэлхийн хамгийн идэвхтэй галт уул нь яагаад заавал Конгод байдаг гэж юм бас сонирхолтой. Конго улсын аимшигтай нууцуд 4. За Конгод бас нэг үйл мэдэгдэх гацаргалтай тийм амьтад байд юм байна. Нэг амьтан юу вэ гэхээр динозавр эсвэл морины толгойтой том хагас усан амьтан гэж төрөлхөйдсөн юм байна. Энэхүү нууц амьтан болохоор бака болон бусад омгуудын домогтын амьтдын хэмжээ 25 фунт хүртэл урттай байж
болох гэсэн яриа байт юм байна. Энэ нь Конгогийн сав газрын гүн усан сан болон гол мөрүүдийн ялангуяа Ликавала нууранд Габоны хил орчин бол оршин сууд юм байна. Амлатукагийн анхны тэмдэглэл бол 2 дугаар зууны их үед баруун Европын судлаачид болон номлогчдоос гарсан байна. Яа, тэгэхээр бас хүлгэрийн амьтан байдаг гэхээр өөр бас сонирхолтой амьтад тэнд оршдог. Конго улсын аимшигтай нууцууд 5. Давтар нь болохоор бүр амар сонирхолтой заяа. Юу вэ гэхээр энэ улсад болохоор тайлбар шүү тийм дуу чимээ маш их гардаг юм байна. Конгогийн ширэнгийн гүн дотроос тайлбар шүү дуу чимээ нь олон жилийн турш судлаачдын болон орон нутгийн хүмүүсийн сонирхлыг татаж ирсэн юм байна. Эдгээр аимшигтай дуу чимээ нь болохоор өтгөн ширэнгийн дуутай цуурайтаж тэдний сонссон хүмүүсийн сэтгэлд гүн уулмөр үлдээсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр эдгээр дуу чимээ нь өөр ертөнцөөс гарах шиг айц төрүүлэн байдаг бөгөөд нэвтэршгүй ургамал дотроос тодорхойгүй их сурвалжаас гарч буй мэс сонсогддог юм байна. Тэгэхээр ширэнгэн айж бас эвгүй дээ. Эдгээр дуу чимээний тайлбарыг болохоор хэдэн 10 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2005 онд тохиолдсон явдалд баримтжуулсан юм байна. Судлаачид эдгээр дуу чимээг тайлбарлахад бол маш олон таамаг төвшүүлсэн. Зарим нь газрын гүнээс үүсэх геологийн хүч шинжлэх хөдөлгөөнтэй тектоник хавтангуудын хариуцагч гэж үзэж байгаа бол бусд нь болохоор агаарын үзэгдэл эсвэл ой гүнд оршоод тодорхойгүй төрөл зүйлийн дуу аваа зохион гаргаж ирсэн байх магадaltaй гэж таамаглав юм байна. 1998 онд доктор Андерсон эдгээр тайлбарчгүй дуу чимээний тодорхой хэмнэлүүдийг нэмэлт судалгаа хийхийг дэмжсэн байна. Тэгэхээр ширэнгэн ойгоос гарч байгаа дуу чимээ нь ямар дуу чимээ гэж болох вэ? Тэр дүнгийн хийсэн шиг ой гүнд одоо тодорхойгүй төрөл зүйлийн дуу чимээ байвал тэр төрөл зүйл нь ямар төрөл зүйл байж болох вэ? Тэр хүн төрлөختний хараагаа судалж дуусаагүй байгаа маш сонирхолтой юм бол энд байдаг юм шүү дээ. Тэгэхээр энэ дуу чимээний нээлтийг хийх юм бол хүн төрлөختөнд бол нэлээд том нээлт болох нэ. Конго улсын аимшигтай нууцуд 6. Пака болон Перменор болохоор Конго сав газарт амьдардаг уугуул бүлэг бөгөөд тэдний өвөрмөц чадвар нь судлаачдын сонирхлыг татсан юм байна. Зарим хүмүүс болохоор тэдэнд телепатик харилцаа гэдгийг мэдэгдэж энэ нь тэдний дэлхийн ертөнцийн ерөөдөө бэлэг болгож өгсөн маш онцгой чадвар гэж бол хүмүүс дүгнэдэг юм байна. Антропологийн судлаач тэднийг судлах үед омгийн гишүүдийн хоорондох их хоол зайд ямар ч биений хэл үгс ашиглахгүйгээр мэдээлэл солилцох тохиолдол гардаг гэж тайлбарласан байна. Тэдгээр хүмүүс энэ чадвараараа болохоор тербумын ойн сүнслүүдтэй гүн хүнзгийн холбоотой гэж үздэг бөгөөд эдгээр сүнслүүд нь болохоор энэ гайхамшигтай бэлгийг өгсөн гэж итгэдэг юм байна. Судлаачид эдгээр үзүүлэлтийг олон зуун жилийн турш судалгаануудаараа баталгаажуулсан бөгөөд соёлын болон биологийн үндсэн суурийг ойлгохыг ерхөө зорьсон юм байна. Тэгэхээр эдгээр хүмүүс телепатик харилцаагаар бие биентэй харьцажсэн гэхээр хэлэхэд байгаа санаагаа бие биендээ холын зайнаас хэлдэг гэсэн үг шүү дээ. Бид нар ч болохоор утас ашиглаж ерхөөдөө бие биендээ санаагаа ойлгуулдаг. Гэтэ эдгээр хүмүүс оюун санаагаар бие бинийгээ хаана явж байгаа, юу хийж байгаа бүгдийг мэдэрдэг гэхээр яа баг энд бол утасны хэрэг үнэхээр байхгүй байна. Конго улсын аимшигтай нууцуд 7. Конго дахь Кайси гэдэг голын бүсэд болохоор домогт тийм нэг амтан байт юм байна. Ерөнхийдөө динозавртай төстэй мөн дээрээс нь том аимшигтай шувуу шиг харагддаг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэгт болохоор 20 дугаар зууны их үед бүртгэгдсэн бөгөөд орон нутгийн омгууд болон тухайлбал бамбути, пока пигменор энэ амтантай уулзаж ертөнцид болохоор амьд болсон сүүлчийн динозавр гэж бол итгэсэн юм байна. Уулын динозаврууд ч мөхсөн шүү дээ. Тэгсэн чинь 20 дугаар зуунд сүүлийн динозавр энэ хотод байсан гэхээр та динозаврыг амьдарнах нь гэвэл ямар санагдах вэ? Надлаа бүр амар сонирхолтой. 1950-ад онд болохоор Кесар X-ийн тухай мэдээлэл судалж гэрчүүдийн мэдээлэл цуглуулан тодорхойгүй амьтан оршиж буйг харуулж байна гэж дүгнсэн юм байна. Эдгээр тайлбаруудыг харгалзан Кесар X-ийн оршин тогтнолын талаар шинжлэх ухааны нотолгоо нь одоогоор эргэлзээтэй байгаа хэвээр байгаа юм байна. Мөн шүүмжлэгчид болохоор эдгээр гэрчүүдийг ерөөдөө хэд их хэтрүүлэн мэдээлэл өгсөн байх магадaltaй гэж ерөөдөө дүгнэдэг байгаа юм. Тэгэхээр таад минь юу гэж бодож байна? Энэ амт үнэхээр байдаг уу? Эсвэл зүгээр нэг давсалсан яриа юу? Конго улсын аимшигтай нууцуд 8. Сүүлийн жилд Стоунхенжийн гарал үүсэл нь Конго хоттой холбоотой байж магадгүй гэсэн сонирхолтой таамаглал ерөөдөө хүмүүс төвшүүлж байгаа юм. Стоунхенж Английн Уултишир хотод оршдог Нилотын дурсгал бөгөөд түүний асар том чулуун дугуй манай эртний өмнөх 2400-аас 2800-аад оны үед баригдсан гэж үздэг. Эдгээр чулуунуудын зарим нь 25 тонн жинтэй бөгөөд тэдний нарын болон сарны үеийн үзэгдлүүдтэй ерөөдөө нийцүүлж барьсан нь эрдэмтэд болон түүхчдэн бас сонирхлыг татсан. Конго улстай холбогдож байгаа холбоо нь болохоор чулуунуудын гарал үүслэлд холбоотой X Palaces-ийн нотлохоноос үүссэн бөгөөд Төв Африкийн эм бүсэс гарсан байх гэсэн санааг дэвшүүлсэн байна. Тэгэхээр эдгээр чулуунууд үнэхээр Африкийн Конгогоос зөөсөн үү? Эсвэл газар зүүн тогтолцооноос үүснэ үү гэдэг дээр бол нэлээд маргаан дэгдэж байгаа юм байна. Тэгэхээр миний бодлоор Африкийн Конгоос энэ чулуунууд зөөсөн болвол яг хэн зөөсөн байж болох вэ? Конго улсын аимшигтай нууцуд 9. Кавинон болохоор сүрлийн агуу гэдгээр бол алдартай.
Конго ард улсын газрын зурагт бол тэмдэглэгдээгүй гүн ойн бүсэд оршдог нууцлах газар юм байна. Энэ агуу нь 1928 онд Италийн судлаач Ачиокатагийн хайгуулын дараа алдартай болсон газар. Энэхүү судлаач нь болохоор дэлхийн 1-р дайнд дах туршлагаараа Египтэд сүрье өвчнийг бол эмчилсэн. Тэгэхээр энэхүү судлаач нь болохоор Кавины агууг ерөөхдөө олоод хорт могоо болон аал зүүн тархаж байгаа хүний гавал болон хүний эсийг олсон юм байна. Энэ аимшигт өдөрх нь болохоор харанхуй болон нууцлаг байрлалтай газар гэдгийг ерөөхдөө харуулж өгсөн байна. Энэхүү агуун байрлал болохоор Конго улс байдаг учраас энэхүү Конго улсын ерөөхдөө нууцыг бол нэгээр нэмж байгаа юм байна. Тэгэд энэ агуулд судлаад ингээд цаатлан үзгэсэн боловч ерөөхдөө хит их өтгөн ургамал болон маш их тийм амьтад байсан учраас ерөөхдөө цааш бол тэр агуулг судалж чадаагүй юм. Тэгэхээр тэр агуулд бас өөр янз бүрийн нууцлагдмал зүйл байх боломжтой юм. Магадгүй могоо болон аалз тэр хүнийг бол гэмтээгүй хүн бол юу тэр хүнийг бол өхөл хүрсэн гэж болох уу? Таад маань энэ агуулд дотор бас юу байж болох уу талаар таамаглал байгаа бас коммент дээр бичээрэй. За тэгээд энэ хүрээд бидний дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ тань таалагдсан сонирхолтой байсан бол лайк дараа subscribe дарж дэмжихээ бити мартаарай. Мөн таад маань бас үзхийг хүссэн бас мэдхийг хүссэн зүйл байвал коммент дээр бас бичиж үлдээхээ бити мартаарай. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.